л түүх энэ зүүн тохиолдсон. Зун дуусахаас өмнө найзтайгаа хамт салхинд гарыг гэж бодоод чанартай найдвартай гарна гэд аян чин дэлгүүрээс майхан уулын пүүз чийг нэвтрүүлдэг гоц гэх мэт аяны хэрэгслүүдийг аваад бид гурав хөдөлсөн. Бид нэлийн хэдэн цаг төгсөөр нарч бууж харахгүй боллоо. Жолоо барьж явсан алтагийн нойр хурсан айтай сүмж харагдлаа. Хатнаач үнийг анзаарсан нүгэлтэй уцсны газрын зураг харж байсан. Хүй, энд ойрхон кофе шоп байна. Хэдүүлээ сайхан кофе ууж сэргээд цаашаа явъя гэж хэлв. Бид уруу кофе шопоор дор бүрнэ захиалга өглөө. Сэрүүч орсон болохоор би халуун американо захиалж сэргий гэж бодсон юм. Захиалга аваад бид цааш хөдлөлөө. Сайхан халуун кофе ууж дулаацъя гэж бодоод балгатал. Миний авсан кофе хөвгүүдэн байна. Бүр дотроо өстэй байлаа. Шүнж болж бид зорьсон газар ирлээ. Майхнаа бариад амархаар шийдэв. Миний гиз нэглийг бүрхэд хүндрэхэр болоод нилээн зайтай газар алхлаа. Алхаад явж байтал нүдний болонд нэг л хачин зүйл сүйдгийг харагдлаа. Би сонирхоод юу юм болтоо гэд гартал үхсэн хүний хогны утанд ороогоод хайсан цогцос байлаа. Би ч айх сандрах зэрэгцээд омхомгүй майхан руугаа гүйлээ. Замд юу болсон юм бүү мэд нэг л мэдгэд майхан дээрээ ирсэн байлаа. Энэ тухай тэр хоёрт хэлж айлгаад явах уу гэж бодоод өөртөө үлдэхээр шийдэв. Гэтэл нэг л новшийн өмхөн өнөр хаанаас ч юм хагалсаар эргэн тойрноо харсан чи ямар ч өмхөн өнөр гарах зүйл байсангүй. Хаашаа ч явсан энэ өмхөн өнөр намайг дагсаар л байна. Яг л үхсэн хүний хүүр шиг өнөр. Би ч элдэн юм бодож суусаар юу ч байсан уу тийж шийдээд майханд орлоо. Майхан доторч тэр новшийн өнөр байсаар л байна. Өглөө болж би нөгөө хоёрт урчин тохиолдсон тухайга хэлтэл манай хоёр хамт очиж шалгахаар боллоо. Өмхийн үнэр үнэрцээр л байна. Бид гурав алхаж очиод хартал үнэхээр цогцос шиг зүйл байна. Хамгийн зоригтой орон алтагийг онгойлгуулахаар явуултал хар хогны уутанд хүн шиг боосон баахан давуу мэтийн зүйл байв. Хин юм хийж юм бол доо гэж бодтол нөгөө рэпрүүдийн нэг хэсэг клипийг ашиглаад байдаг юм л байсан юм байна л дээ. Ядаж байхад олон рэпрүүд яг тэгж хийсэн болохоор яг алийг ингэж хаясныг мэдэхгүй байлаа. Би гэхдээ нэг зүйлийг ойлгохгүй байна. Энэ үнэхээр цогцос биш юм бол юу өмхийн үнэртэд байсан байж болох уу гэж бодоод алхаж байтал араас манай хоёр "Хойгана, над гутлын чуулд баас наалдсан юм шиг байна шүү" гэдэг байгаа. Би ч гутлын улаа хартал үнэхээр баасан дээр гიშгсэн байсан бөгөөд сая л нэг юм энэ бүхний учрыг нь олсон юм. Энэ цагаас хойш надад тохиолдсон зүйл бусдад битгий тохиолдосоо гэж хүссэндээ би аялалд явах бүртээ нүх ухаж хүндрээд буцаагаад булдаг болсон ба. Тэнд хайсан байсан хүүр шиг хогийг хүртэл аваад явсан юм да. Байгалийн тэргуунд ирлээ, явлаа, цэвэр.